Өнөөгт 3 сая төгрөг хуримтлуулъя. За 30 оногт 3 сая хуримтлуулъя. 12 дахь өдөр хэрхэн өнгөрсөн бэ? За өнөөдөр бид хоёрт ингээд нисэх буян тухайныг рүү эмчилгээд дуудлага ирээд за бид хоёр гарахаа бэлдсэн чинь ингээд адилхан хөөрхөн ягаан хувцастай болсон байсан. За тэгээ өнөөдөр охинтойгоо явах болохоор нэлээд олон зураг бичлэг орох байхаа. За ингээд бид хоёр бэлдээд гарсан байгаа. Ингээ гараад автобус байхгүй юу имэтигээ ингээ хот руу төхөөд за тэгээ буян тухайнэгдээ туслаа залгачаад гарсан. Яа тэгээд цааш нисэх рүү нөгөө бугуушны аздан тодорсон манайд мэдж байгаа те. Бугуушны аздан маань нисэх рүү хүүхэд харах хүн байхгүйгээд нисгийн эц рүү хүргэлтээ авсан байгаа. За тэгээд ерөнхийдөө болвол бид хоёр ингээд хүүхэдтэй явж байгаа болохоор хэцүү ингээд тариагаа хийгээд явж байгаа. За тэгээ нөгөө эмчилгээ хийж байгаа болохоор хүмүүсийн царайг харуулах боломжгүй. Тэгээд өөрсдийнх царайг гаргаад явсан. За тэгээ охин маань яг ядраад унтаж таарсан болохоор яг сайхан таарсан. За тэгээ орой ирээд турк барааны маань лайв хийгдээд за тэгээд 20 мянгаар нэг тусал 10 мянгаар дахиад нэг булчин тариа хийсэн байгаа. За нийт 30 мянган төгрөгийн орлого олоод за тэгээд бартерт нь болохоор нөхөртөө пүүз 130 мянган пүүз бартертаад бол нөхөртөө усын сонирхож исэн чинь за пүүзээ авах оруулсан чинь нөгөө газар маань намайг ингээд үнэлээд дахиад өнөртөө бас бэлгэлсэн. За маш их баярлаа.